За надад нэг юм асуулт ирсэн ба гэхдээ би энд яг хариулж чадах үгүйгээ мэдэхгүй байгаа ч гэсэн сайн байна хичээ би энд ирснээс хойш таныг дагаад бичлэгүүдийг тань үзэж сэтгэлд маань их ойрхон санагддаг учраас танд чимээг өгөх итгэж дуртай бас найлмаар санагдлаа. Би Солонгост ирээд одоо 1 жил болж байна. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хэлэхэд энэ 1 жил надад хитрхи хүнд хитрхи урт санагдаж байна. Анх энд ирэхдээ би бүх зүйл сайхан болно гэж итгэж ирсэн. Хичээлээ сайн хийн, сургуулаа төгснө, ажлыгээд амьдралаа өөрчлөх юм шиг санагдаж байсан. Хичээлээ ойлгох гэж хичээгээд зэдэг одоо ойлгохгүй, ажил хийх гэж хичээгээд байдаг ч ажил баригдахгүй. Хийгээд хийгээд л бүтэхгүй юм шиг, өөрийгөө буруу юм шиг, өөрийгөө дутуу юм шиг мэдэрхүү их болчихжээ. Ойр дотны хүн байхгүй болохоор хаяа үнэхээр хэцүү. Хүмүүсийн дунд байсан ч ганцаараа л байгаа юм санагдана. Яг сэтгэлээ онгойлгоод ярьчих хүн байхгүй болохоор өдрөөс өдөр сэтгэл манд бүр доошилж яагаад би ингэж явж байгаа юм бол гэж өөрөөсөө асуух болчихж. Сургалтын төлбөр, гэр бүлийн асуудал гэд бүх юм нэг доор ирээд заримдаа амьсгаж авч чадахгүй юм шиг санагдах үе зөнд байна. Зарим өдөр би зүгээр суугаад юу ч хийх хүчгүй нулимс гараад ирэхээр нь ч барьж дийлхээ байж. Гэтэ хэн нэгэнд ярмаараш тийм хүн байхгүй. Тийм үе дээр би өөрийгөө яагаад энд ирсэн юм бол яагаад ингэж явж байгаа гэж бодоод бүр илүү хүнд болцдог. Ихчээ би одоо үнэхээр ядарчихсан юм шиг байна. Яаж явж байгаагаа ойлгохгүй, яаж цаашаа явах ч мэдэхгүй байна. Та ийм үеийг яаж давж гардаг вэ? Би одоо яах ёстой? Заавал хариулаад өгөөрэй. Би ч одоо Солонгост ирээд 3 жил хагас. 4 дахь жилдээ орж ирж байна. Тэгээд ер нь бол эхний жил бол надад амар гоё байсан. Бүх зүйл надад ингээ би бас ингээл амар гоё мөрүүдэл засч жилийн дотор хөлөө олно гэж Солонгост ирж байсан. Тэгээд жил өнгөрсөний дараа миний амьдрал бүр ингээ надад бүр бүх юм оронгороо эргэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд би одоо ингээ 4 жилийн турш ингээ юм бодоод ингээ эцэстэн дөвнсний эцэст болохоор би энэ олон жил намайг хэцүү байлгасан зүйл юу байсан бэ гэхээр мөнгө байсахгүй. Би ингээ ямар нэг асуудалд орох юм бол мөнгө надад хэрэгтэй байдаг. Ямар зүйлээс болж би асуулт орсон бэ гэхээр би бас мөнгнөөс болж асуулт орж байгаа юм. Тэгээд намайг жаргалтай болгож байгаа зүйл нь бас мөнгө байгаа. Тэгэл хичнээн би Солонгос сайн сурна, сургуулаа сайн сургууль сайн төгснө гэж ирсэн боловч ингээл би амьдрах ёстой, идэж уух өмсөх ёстой, унтах газартай байх ёстой, харих гэртэй байх ёстой. Тэгвэл ингээд биднээс ингээд гарч байгаа ингээд мөнгөний хэмжээ бүр ихсэх тусам мэдээж бид нар ингээд сард ингээд тодорхой хэмжээний мөнгөний хэмжээг ингээд тавиад барьсан ч гэсэн ямар асуудал бидний амьдрал гарч ирэхийг мэдэхгүй байхгүй юу? Тэнгуут бидний тооцоолсон байсан мөнгөн дээр илүү дахин мөнгө гараад ирэх юм бол бид нар тэрэн дээр амар тийрээд сэтгэл санаа мяараад дээрэс нь одоо ингээд гадаадууд амар хэрдэг болсон монголчууд чих болсон. Тэгэл ингээд ажил нь олдохгүй. Ёо, ажил олдохгүйсэн дээр яаж чад амар тийрэн штэ бүр ингээд амьдрахыг хүсмээргүй санагддаг гэсэн. Би тэгээд ер нь бол нэг их бас найзгүй. Ер нь бол энэ Солонгост чинь бас найз гэдэг чинь ашиг хардаг нөхдүүд ер нь бол амар их байна. Тэгэл ингээд жинхэнэ ингээд сэтгэлээ хуваалцаад юм ярих найзгүй болцоод байна шүү дээ. Хүмүүс чинь итгэхэд хэцүү болчихно. Итгэхэд юм ярих юм бол миний итгэж ярьсан юмар буцаад намайг ингээд орох ч юм уу. Тим хүүхдүүд амар их болцсон болохоорс хүмүүс итгэж чадхаа байцсан. Тэгээд мэдээж Солонгост ч бай, өөр гадаадд ч бай байгаа хүмүүс ер нь бол бүгдээрээ л хувийн асуудалтай бүгд л амар хэцүү тэрийг зүгээр л нуугаад давж гардаг юм шиг санагдсан. Би одоо л ерөөсөө юу ч тохиолдсон надад бол наалтха болцсон үе дээр ирчээд байгаа юм шиг байгаа юм. За угаасаа л болох ёстой юм болсон юм билгүй дээ. Ийм л зүйл үзэх ёстой юм билгүй дээ. За одоо явах вэ гэл боддог болсон. Гэтэ өмнө нь болохоор би яаж давж гардаг байсан бэ гэхээр би бол давж гардаггүй байсан. Би зүгээр л тэрийг амар хүлээгээд авчдаг. Би зүгээр амар хэцүү санагдсан үедээ баг гэрээс гарахгүй 7 хоног зүгээр гэртээ бүгчдэг байсан. Өөрөөсөө идэл унтаал хөвтөл тэгэл ер нь бол хүн за одоо болидоо одоо энэ ч юу амьдрал хараа биштэй гэдэг хэлэн гутал дахиад буцаад хүү гэж миний ааш цаа өөрөө тийм болохоор за даалээ. Одоо ингээ гэлэг алыг гэх юм бол амар алж чаддаг. Тэгж нэг асуудал гараад ирэх юм бол би амар борн авт болдог хгүй. Би бүр ингээ махсуунчдаг. За сэтгэл санаа манаа юу байна ингээд сошиал ертөнцийн юу байна би ер нь бол ингээл бүр бүгд байхгүй болчтой. Тэгэл ингээл одоо бодох нэ. Уг нь бол ингээл хажуудаа ядаж итгэдэг ганц үнтэй очих юм бол хэцүү зүйл нь арай багасах юм болов. Гэтэ ер нь бол бидний зовлон дуусна гэж бол байхгүй байна гэж бодож байна. Одоо дөнгөж ирээд 1 жил болж байгаа юм чинь
Одоо чиний саяны тохиолдсон асуудлаас илүү асуудал чамайг хүлээж иш магадгүй заяа. Тэгэх юм бол тэр үедээ чи энэ асуудлаа ингээд аваа гарчих юм бол дараагийн асуудал чинь гарч ирэхэд чиний одоо туулсан энэ асуудал чинь тэр үедээ юу ч биш санагдсан заяа. Тэр бол юу ч биш юм ингээл. Тэгэл шинэ гарч ирсэн асуудал дээр дахиад хэцүү байна. Уйлмар санагдан, юу ч хиймээргүй санагдан. Ер нь навшийн солонгос гэж нэг бодно. Тэгээ ер нь бол ингээд зөв хүмүүстэй нөхөрлөөд цаг хугацаагаа зөв өнгөрүүлвэл арай зүгээр санагдсан. Ууж идэх ер нь бол багасгаад ер нь бол ингээд мөнгө гарах хэсгүүдээ жоохон ингээд тагл гэх юм уу. Тэгээ аль болох ингээд хийж байгаа зүйлдээ амар эзэн болох ёстой юм шиг санагдсан. Би бол ер нь бол бас татаадаг нөхөртэй би ч бас тэгэл бас одоо л жоохон ойлгож байгаа болохоос өмнө тэгэл бас тэмэг өжтэй. Тэгээд угаасаа анханасаа бүх зүйл дээр төгс байдаг хүн гэж байдгүй та бүхэн маань мэдэх бах. Тэр нь бол надад хэлэх зөвлөгөө үнэхээр алхаа зөвөр миний бодлоор нэг иймэрхүү байна. Зөвөр уйлаад хэцүүгээ яг ингээ хүлэн зөвшөөрөх л хамгийн чухал юм шиг санагдлаа. Тэгээд их зүгээ чат чирээ гэхгүй. Би чам руу буцаа чат бичиж. Тэгээд хэцүү байвал хэлээрэй. За нэг иймэрхүү байна. Намайг баярлалаа.